Хуралдаан бааны өнөөдөр ихээхэн ажил хэрэгч сайхан зохион байгуулагдаж өндөрлж байна. Тэгээ өнөөдрийн хуралдаанаар хамгийн гол нь 2018 оны төсөв 17 оны төсвийн тодтгол хэлцэх асуудал хамгийн чухал баримтчдыг батлах ийм асуудал байлаа. Өнөөдөр аймгийнхаа 2018 оны төсвийн төслийг амжилттай баталлаа. Тэгэхээр улсын төсвөөс хойрлогдож байгаа зардал мөн төсвийн байгууллагууд, мөн орон нутгийн байгууллагуудын хэмжээнд 2018 онд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой ийм төсөв батлагдлаа гэж ингэж үзэж байгаа. За энэ оны хувьд бид хөрөнгө оруулалтын асуудлыг ер нь голцоо сум орон нутагтаа эрх мэдлийн шилжүүлээ. Тэнд иргэдээрээ хилцүүлэг зохион байгуулж төсвөө өөртөө хуваарлах сум орон нутагт нь ямар бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил шаардлагатай байна гэдгийг судалж иргэддээ саналаа тавьж иргэдээрээ хилцүүлж ингэж төсвөө зарцуулах ийм боломжийг нээж байгаамаа. Тийм учраас тэр зөвлөдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд аймгийн төсвийг бол бид аймгийнхаа иргэд олон түмнээр хилцүүлсэнгүй. Суманд бол энэ төсөв хөрөнгө оруулалтын төсвүүд очиж байгаа учраас энэ хуулийн хүрээнд хилцүүлгээ сайн зохион байгуулах ийм шаардлагатай болж байна. За 17 оны төсвийн тодтгол бол үлдсэн давсан орлого мөн 17 оны шилжих үлдэгдэл тэгээд улсын төсөвт бас баггүй тодтгол хийгдсэнтэй холбогдуулаад цөөнгөө хөрөнгө зардлыг бол аймаг орон нутгийнхаа хөгжил төвчлийн төлөө зарцуулах ийм тодтголыг хийж амжлаа. За 18 он бол үнэхээр шийдвэрлэх он. Энэ бол энэ бүрийн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын эд оргил ийм он жил. Энэ жил бол улсын суугдсан манай аймгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүд аймгаас санаачилж хийж хэрэгжүүлэх ажлын гол эд хийж хэрэгжүүлэх ийм оргил жилээ гэж ингэж үзэж байна. За нөгөө төгөр энэ 18 оны төсөв төлөвлөгөө хэлцэх үеэр хамгийн анхаарах асуудал бол манай хөдөө аж ахуйн салбар аймгийн маань дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 60%-ийг дангаараа үйлдвэрлэж байгаа. Энэ салбарын маань үйл ажиллагаа руу чиглэсэн төсөв санхүүгийн бодлого бол нэлээд чиглэгдэх учиртай. Өнгөрч байгаа энэ 17 он бол бас газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд хүндэрсэн газрын гарц энэ ган гач болж байгалийн ийм үзэгдэлтэй холбогдоод малчдад бол их өндрөл бэрхшээлх учирч байна. Отор нүүдэл маш их хийж байна. Тийм учраас мал үйлчлэлтийн ажилд тодорхой анхаарах ийм түүхэн жил болж байна. Тийм учраас манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд маань бүгд л энэ тулгамж байгаа асуудлуудад ихээхэн анхаарсан. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа малчид иргэдээ бас ихээхэн дэмжсэн ийм бодлогын үйл ажиллагаа юмыг чиглүүлэхийн тулд төсөвтөө нэлээд анхаарал хандуулах ийм зөвлөдүүдийг бол манай төлөөлөгчд маань ярьж хэлж байна. За нөгөө нэг хэлцсэн асуудал бол 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршил тогтоох тухай асуудал хэлцлээ. Сумдаас маань ирэх 2018 оны 5 дугаар сард энэ иргэнд газар өмчлүүлэх, үнэгүй өмчлүүлэх асуудал дуусгах гэж байгаа юм хуулийн хугацаатай учраас сум болгоны иргэдийн төлөөлөгчдийн хуралдаж тодорхой газруудыг төлөвлөж иргэнд өмчлүүлэх ийм асуудлаар ирүүлсэн саналыг нэгтгэж аймгийн хэмжээнд энэ газар өмчлүүлэх асуудлаар тодорхой шийдвэр гаргалаа. Тэгээ манай аймгийн хувьд бол энэ иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гарснаас хойш бол ер нь нэлээд бусад аймагуудад тэргүүлж ажиллаж байгаа гэж ингэсэн дүгнэлттэй байдгийг. Одоогоор ихэд 40 гаруй мянган иргэнд газар өмчлүүлчихэд байна гэдэг бол бас Улаанбаатар хотод ойр ийм суурьшлийн бүсгүүдтэй газар өмчлүүлэх асуудлаар нэлээд шахаж иргэд олон түмэндээ ойлгуулж хийсний үр дүн гэж ингэж харж байгаа. Цаашдаа бид нар энэ хуулийн хугацаа дуусах хугацаанд ер нь өөрсдөө иргэдийнхээ гарсан санаачлаас сум орон нутгийнхаа гаргасан шийдвэрийг үндэслээд нэлээд шахуу ийм төлөвлөгөөтэй ажиллах тийм шийдвэр гарлаа. Мөн аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны бүхэл үйл ажиллагаанд
дүгнэлт өгөх одоо ийм ажлыг манай эдийн төлөөлөгчд, хурлын төлөөлөгчд хэллээ. Зөвхөн хурлын үйл ажиллагаа өнгөрсөн онуудаасаа бол сайжирсан байгаа байдал бол ажиглагдж байгаа. Хурлын 6 одоо бодлогын хороонд ажилласан үйл ажиллагаа, за хурлын ажлын албаны ажил, за мөн хурлын тэргүүлэгчид хэрхэн ажилласан талаар дүгнэлт санал хийж олон төлөөлөгчид одоо үнэтэй санал зөвлөгөө өгсөн. Ийм одоо хурал болж өндөрлөлөө. Хурал хэлцэх асуудлуудаа бүгдийг одоо хэлцэж амжсан.